хүний эрүүл мэндийн сөргөөр нөлөөлдөг нийгмийн олон хүчин зүйл байдаг. Одоо жишээд хүний эрүүл мэндийг 100% гэж авч үзэх юм бол 50 орчим хувь нь хувь хүнээс өөрөө шалтгаалдаг гэж үздэг. Жишээ нь амьдралын хэв маягтай холбоотой. За үлдэж байгаа бас нэг 25% нь бол орчны нөлөө гэдэг гэж үздэг. Тийм учраас тэр орчны нөлөө ялангуяа хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа олон нөлөө байна л да. Сөргөөр нөлөөлдөг. Энд бол чинь хүнсний асуудал байна. Хөрс ус агаарын бохирдлын асуудал байна. Дээр нь хөдөлмөрийн нөхцөл, одоо ажлын байрны нөхцөлийн асуудал, хүүхэд өсвөрийнхэнд бол сургуулийн орчны нөлөө гэдэг олон хүчин зүйл байна. Тэгэхээр энд одоо хүний эрүүл мэндийн сөргөөр нөлөөлөх ямар хүчин зүйлүүд байна гэдгийг олж тогтоож илрүүлж үүнд арга хэмжээ авдаг тэр мэрэгжил бол эрүүл ахуйч давхар судлаач байдаг. Тэгэхээр энэ зүгээр мэрэгжлийн харахад л өөрөө асар чухал. Өөрөөр хэлэх юм бол хүнийг өвдөхөөс сэргийлдэг мэрэгжилтэн гэж ойлгож болно. Тийм учраас бид нар өнөөдөр бол яг энэ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зүйлүүдийг ер нь илүү энэ рүү анхаарах хэрэгтэй. Дээр нь энэ мэрэгжилтнүүдийн үйл ажиллагааг илүү идэвхтэй, илүү олон улсын стандартад нийцсэн шинэлэг арга барилаар ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн яам бол онцгойлон анхаарч энэ чиглэл рүү нэлээд шинэ бодлого боловсруулж ажиллах энэ төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол их олон байгууллагад харьяалагдсан мэргэжилтнүүдтэй. Жишээ нь их олон ганцхан эрүүл мэнд биш, их олон чиглэл рүү олон яамны харьяа ажилдаг ийм. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг зангидаж одоо арга зүгээр хангах, дээр нь одоо бодлогыг шинэлэг бодлого боловсруулж ажиллах асуудал зайлшгүй чухал байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг бууруулна гэдэг нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалдаг гэсэн үг. Тийм учраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд энэ чиглэлийн алба маш сайн ажиллах ёстой. Энэ чиглэлийн албыг маш зөв бодлогоор удирдах ёстой. Мэргэжилтнүүдийн стандартад одоо орчин үеийн стандартад нийцсэн тэр мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргах, сургаж одоо чадваржуулна гэдэг маань өөрөө маш чухал ажил. Тэгээ энэ дээр бол нэлээд бодлогоо чиглүүлж ажиллах төлөвлөлттэй байгаа. Тэгж байгаа хүний нөөцийн хувьд бол бас нэлээд асуудалтай байгаа. Дээр нь одоо бүс зохион байгуулалтын хувьд ч гэсэн нэлээд олон өөрчлөлтлөө энэ хүрээнд бол одоо зайлшгүй тэр ажлын уялдаа холбоо, салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг одоо хамгийн гол асуудал бол хүний нөөцийн асуудал. Яавал бид нэр одоо яг чанартай бол сүүчнийг бэлтэх үү? Яавал одоо эрэлт хэрэгцээ одоо өснө нэмж байгаа эрэлт хэрэгцээг хангасан энэ мэргэжилтийг бэлтэх үү гэдэг асуудал их чухал. Тийм учраас энэ дээр бол бодлогын цөм одоо нэлээд бодлогын цөм болж ажиллана. Ялангуяа манай эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого дээр эрүүл мэндийн яам бол нэлээд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хүний нөөцийн хөгжлийн одоо энэ бодлогыг бол нэлээд шийджилж сайжруулж одоо ажиллахаар төлөвлөж явж байгаа. За эрүүл ахуй тархар судлаачдыг бэлдээд одоо яг нөгөө ажлын байран дээр нь ажиллуултал нэлээд сургалтын их нарийн сургалтуудыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Тэгээд өнөөдөр бол олон талын сургалт хамтарсан байдлаар энэ мэргэжилтийг бэлдэх асуудал өөрөө чухал. Олон талд ажилладаг шүү дээ. Одоо хил дээр ч ажиллаж байна, эмнэлэг дотор ажиллаж байна, хүнсний одоо зах дээр хяналт хийгээл явж байна, эмийн асуудал байна, агаар орчны бохирдлын асуудал байна гэдэг маш олон чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай учраас хүний нөөцийг бэлдэх асуудал дээр онцгой анхаарах гэсэн. Би эрүүл мэндийн яамд бол баяр хүргэмээр байна. Эрүүл ахуй давхар судлаачдын 4-р чуулганыг зохион байгуулах жагд бол баяр хүргэмээр байна. Энэ эрүүл ахуй давхар судлаачд маань бол нийт эрүүл мэндийн ажилтнуудын 1.9%-ийг эзэлж гэдэг бол үнэхээр анхаарах асуудал. Энэ яагаад анхаарах асуудал вэ гэхээр эрүүл ахуй давхар судлаачид маань өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд томоохон үүрэг оролцоотой ажилладаг хүмүүс учраас энэ бол үнэхээр бидний анхаарах асуудал гэж ойлгож байна. За энэ засгийн газар бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд бол шинжилэл хийж байна. За энэ бол хүн амын эрүүл мэндийг яаж хамгаалах вэ? Яаж урьдчилан сэргийлэх гэсэн юм үүргүүдтэй оролцдог. За тэгэхээр бидний хувьд бол үүний хажуугаар энэхүү чухал үүргийг гүйцэтгэдэг нийгмийн эрүүл мэндийн төсвийн чухал үүрэг үүсдэг эрүүл ахуй давхар судлаачдыг
хүүхдүүдийг сургах хүний нөөцийг чадахжуулах асуудал бидний хувьд яхахгүй нэг асуудал байгаа. За яагаад гэж нэгвэл Монгол улсын хувьд бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, орчны бохирдлтын өөрчлөлттэй холбоотой, гамшигын үеийн онцгой байдлын ийм асуудлууд, ийм цогцоороо бол ийм тулгымцсан асуудлууд байдаг. Тийм учраас энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чухал үүрэгдэж байгаа эрүүл ахуй давхар судлаачдын хүний нөөцийн чадхын асуудал тэргүүний асуудал байгаа. За ингэснээр болоод бидний гол үндсэн том зорилго үзэл баримтлал юу вэ гэхээр хүн амын дундаж наслалтыг сайжруулах, дээшлүүлэх. За түүн дотроо эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготоор ажиллаж байгаа. За энэ дээр бол бас маш үүрэгтэй ажиллах нэ. За өнөөдрийн бид нар хурлаар бол ер нь аруул ахуйч давхар судлаачдын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үүсэх үүрэг оролцоог сайжруулах, чадахжуулах чиглэлээр ярьж байна. За энэхүү хурлаар ярьж байгаа энэ асуудал дээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжлэг үзүүлж ажиллана. Эрүүл ахуйч давхар судлаачдын 4-р зөвлөгөөнийг бол зохион байгуулж байна. Зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүрэг болон төрийн бас байгууллагад ажиллаж байгаа эрүүл ахуйч давхар судлаач мэрэгчлээ хүмүүс бол бас энэ салбартаа тулгамдж байгаа асуудал нийгэмд энэ чиглэлээр бол бас асуудал болоод байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаараа бол хоорондоо зөвшөлдөж бол гарч шийдлээ бол ярилцахын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. За эрүүл ахуйч давхар судлаач гэдэг бол анагаахын шинжилгээ ухааны нэг хэсэг эрүүл ахуйн шинжилгээ ухаан. За энэ эдгээр хүмүүс нь бол анагаах ухааны сургуулийг эрүүл ахуйч давхар судлаач мэрэгчлэр төгсөж ажилладаг. За энэ мэрэгчлийн хувьд бол маш олон салбарт ажиллах боломжтой байна. Тухайлбал мэрэгчлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн алдар судлалын байцаагч, төрийн болон төрийн бус байгууллагуудад бодлогын түвшинд яг энэ эрүүл ахуйн асуудлуудаар ажиллаж байна. За мөн хувийн хвшлийн байгууллагуудад одоо ажил хэсгийн эрүүл мэндийн байдал болон энэ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг хангах хяналт тавих үүднээс энэ эрүүл ахуйч давхар судлаачдыг бол авч ажилладаг. Ийм өргөн хүрээнд ажилладаг эрэлттэй ийм мэрэгжил бас одоо төрийн байгууллагуудад ч гэсэндээ энэ эрүүл ахуйчдын бол хомсдолтой ийм байдаг. Нийтдээ одоо Монгол улсад 17 ихтэй сургууль энэ анагаахын чиглэлээр ажиллаж байгаа ч гэсэнтэй тоотой сургууль бол энэ эрүүл ахуйч давхар судлаачийг бэлдэж байна. Хамгийн олон жил эрүүл ахуйч давхар судлаачийг бэлдэж хамгийн олон эрүүл ахуйч давхар судлаачийг энэ төрийн зах зээлд нийлүүлж байгаа байгууллага бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль бол нийтдээ одоо 61 дэх жилдээ энэ эрүүл ахуйч давхар судлаачдыг бэлтгэж байна. За ер нь энэ нийгмийн эрүүл мэндийн бол томоохон салбарын нэг нь бол эрүүл ахуй давхар судлалын асуудал байдаг. За эрүүл ахуй давхар судлалыг бол дотор нь 5 үндсэн бүлэгт бол хувааж нарийн мэрэгшүүлдэг. Одоо эмчнэрийг бол зүрхний эмч, дотрын эмч, мэсцлийн эмч гэж мэрэгшүүлдэг бол эрүүл ахуйч давхар судлаач эмчийг дотор нь бол орчны эрүүл ахуйч, хүнсний эрүүл ахуйч, хүүхэд төсвөрийн эрүүл ахуйч, хөдөлмөрийн эрүүл ахуйч, тэгээд халдвар судлагч гэсэн ийм 5 үндсэн мэрэгчлэр бол нарийн мэрэгсэж ажилладаг. Тэгэхээр энэ мэрэгжлийн чиглэл бүр дээр бол тулгамдаагүй асуудал үнэхээр яг Монгол улсад бол байхгүй байна. Тухайлбал орчны эрүүл ахуйн чиглэлээр хэд энэ хөрс ус агаарын бохирдлын асуудал бол өнөөдөр Монгол улсад анхаарал хандуулах ялангуяа агаарын бохирдлын асуудал бол энэ хүний эрүүл мэндэд хамгийн их дарамт үзүүлж байгаа юм асуудал байгаа. Энэ дээр бол эрүүл ахуйч давхар судлаач нар бол энэ хяналт хийж энэ бохирдуулагч хүүсвэрүүдийг тогтоож тэрнийг хязгаарлах энэ үйл ажиллагааг хэрхэн багасгах зөвлөмжүүдийг гаргаж явдаг. Хүнсний эрүүл ахуйн чиглэлийн хүмүүс бол нэгдүгээр хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол хүнсний шимт ижлийн асуудал дээр бол ард иргэдтэй зөвлөгөө өгөх, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийх, илэрж байгаа зөрчил бүтээглийг арилгуулах юм байна. Дараагийн асуудал хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал. Хөдөлмөрийн эрүүл мэнд гэдэг бол бас хамгийн чухал хүний ажлын байран дээрээ
ямар нэгэн байдлаар бол эрүүл мэнд нь хохирохгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол улсад энэ ажиллах орчны эрүүл ахуйн асуудал бол ямар байна? Та бүхэн мэдчихлээ. Өнөөдөр будаг хийдэг газар, машин засварын газар, өөрийгөө хамгаалах масктай, гушуучтай хийж гэнэ үгүй юу гэдэг те ийм асуудал байна. Хүүхд төсвөрийн үеийн эрүүл ахуйн асуудал бол маш чухал. Ялангуяа энэ сургалтын боловсролын байгууллагуудын орчны эрүүл ахуйн нөхцөл дээр бол энэ илүү яригддаг. Тухайн хүүхдийн сурж байгаа сургуулийнх нь анги танхим нь хүрэлцээтэй байна. Агаар жуулт гэрэлтүүлэг нь болж гэнэ үү? За парч ирээ сандлын стандарт нь нийцэж гэнэ. Цаашлаад энэ хүүхдийн өсөлт хөгжилтөнд хэрхэн нөлөөлж байгаа, идэж ууж байгаа хоол нь тухайн хүүхдийн физиологийн норм хэрэгцээг хангаж гэнэ үү? Дээр нь аюулгүй байна уу гэсэн энэ асуудлуудыг авч үздэг. За халдвар судлаач давхар судлаач нар бол одоо энэ халдвар төвчний тандалтуудыг хийж гэн дээр нь энэ эмнэлгүүдэд эмнэлгээс шалтгаалсан халдвар үүсгэхгүй байх энэ нөхцлүүд дээр бол хяналт тавиад явдаг ийм өргөн хүрээнд бол ажилладаг ийм мэрэгжлийн хүмүүс бол зөвлөлтөд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ мэрэгжлийн хүмүүсийн зөвлөмжийг сонсож энэ бодлого гаргагч нар бол шийдвэр гаргаснараа хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч сурч хөдөлмөрлөх гол нөхцөл бүрднэ гэж хэлмээр. Ер нь бол одоо энэ чиглэлийн мэрэгжлийн хэрэгцээ шаардлага төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагуудад маш их байгаа. Төгссөн одоо оюутан мэрэгчлэн бүр бол ажлын байртай болдог. Хамгийн гол нь бол энэ төгсөж байгаа сургуулиуд хангалттай тооны хэмжээнд бол бэлтгэхгүй байгаа зах зээлийнхаа эрэлт хэрэгцээг бол хангаж чадахгүй байна. Өнөөдөр эрүүл ахуйч ажиллахгүй салбар гэж байхгүй. Одоо уул уурхай, хүнсний үйлдвэрүүдэд бол бүр зайлшгүй шаардлагатай юм байдаг. За одоо эрүүл мэндийн салбарт 50 гаруй мянган эмч эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн ажиллаж байгаагийн зөвхөн 1.9% нь энэ нийгмийн эрүүл мэнд байна. Энэ дотор бас эрүүл ахуйн асуудал байгуулж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр дутагдaltaй. За төрийн байгууллагуудад ч гэсэндээ одоо мэрэгжлийн хяналтын байгууллагууд одоо эрүүл мэндийн яамд салбарын хяналт гэдэг эрүүл ахуйн алдар судлалын хяналт явж байгаа. Энэ дээр хөдөөр нутагт ажиллах байцаагчд бол дутагдaltaй. Зарай аймагт бол огт байцаагчгүй хүртэл сум байдаг. Тийм учраас бид бас энэ мэрэгчлэлтний хүний нөөцийн бодлогоор дэмжих, урамшуулах, мөн бэлтгэх үйл ажиллагаан дээр бол анхаарах цаг болжээ гэдгийг хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн энэ зөвлөгөөний бас нэг томоохон хилцэх ёстой асуудал нь хүний нөөцийн асуудал байгаа. Тэгэхээр хүний нөөцөө хэрхэн бэлтгэхийн, яг энэ хүний нөөцийг богино хугацаанд хэрхэн хангахын гэдэг асуудлууд дээр энэ зөвлөгөө бас нэлээд фокуслж байна. Сүхбаатар хонгорцол. Намайг хонгорцол гэдэг. Би Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар бол ажилладаг. За бид бүгд бол яг энэхүү одоо зөвлөгөөнөөс маш их зүйлийг бол хүсэн хүлээж байна. За ирээдүйн төлөх шийдлгээд эрүүл ахуйч давхар судлаач маань 4-р зөвлөгөөнөөрөө за ер нь бид нэр ирээдүйдээ юу хийх юм бэ? Цаашид юун дээр анхаарах юм? За энэ жил мөн одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль бол батлагдсан гарсан. За энэтэй холбоотой бол бид нарт бол хийх ажил бол маш ихээр байна. Тэгээ энэ талаараа бас зөвлөлдөж байна. За миний хувьд бол өмнө бол мэрэгжлийн хяналтын байгууллагад бол 15 жил. За одоо Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт бол 3 жил гараа ажиллаж байна. Ер нь ажил. За бидний хувьд бол мэдээж одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах. За мөн одоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах чиглэлээр илүү төлхөө ажилладаг. За энэ утгаараа ч гэсэн бид бол за яг энэ хууль тогтоомж стандарт дүрм журмыг бол тийм ээ нийгэмд одоо хэрэгжүүлэх. За мөн одоо мэрэгжил арга зүйн заавар зөвлөмж өгч за алдаа дутагдлыг бол засаж залруулах тал дээр илүү их төлхөө ажилладаг. За түрүүн бол одоо бүх эрүүл мэндийн байгууллагын яг энэ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр буюу одоо эрүүл ахуйч давхар судлаач мэрэгжилтэй ажилтнууд маань бол нийт ажилтны 1.9%-ийг л эзэлж байна гэж байна. Тэгэхээр боловсон хүчний тулд одоо хувьд бол ер нь бол дутагдaltaй байна. Тэгэхээр энэ амгаахын чиглэлээр их дэд сургууль бол одоо яг энэ боловсон хүчин дээр анхаарч дээрэс нь сургалтын чанар дээр илүү төлхөө анхаарах шаардлагатай байна. Участвовавшие в нийгмийн эрүүл мэндийн төсвийн
зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад эрүүл мэндийн хэлцээр эрүүл мэндийн тухай хууль нь эрүүл мэндийн тосон үйлчлэгээний тэргүүл хичээл нь нийгмийн эрүүл мэндийн тосон үйлчлэгээ дэмжихэд чиглэсэн байхаар ус хууль өөрчлөгдсөн. Үүнчлэн хүний эрүүл мэндийн төлөв төлөөж буй нийгмийн олон хүчин зүйл байна. Тухайлбал үндэсний аюулгүй байдлын шийдвэрлэх олон асуудал байсан. Та бүхэн энэ удаагийн зөвлөгөөрөө эрүүл мэндийн ярилцаж бодлого тус тэмдэг зөвлөмж гаргана гэж бид хэлдэг байна. Өөрөө танд нийт эрүүл хөдөлгөөний судлаачдынхаа өмнөөс баярлалаа хэлье. Advisor to the Minister of Health that the hygienists comprises 1.9% of the total workforce of the ambient and household pollution and in the environment, including for environmental pollution. Times higher than the world's average. Honorable Advisor to His Excellency Dr. Mongsaihan, Dr. Chimed, Dr. Орчин цагийн ангаахаа хөгжсөн сүүлийн хүний эрүүл мэндийг 100% гэж үзвэл 55% хувь хүний өөрийнх нь амьдралын хэв маяг. Дэлхийд жил дунджаар 13.7 сая хүн асууж байгаагийн 24% дөрвөн хүний төлөвийн өсвийн бүлдүүлэх чиглэлд хөгжсөн тус харин нийт хүн ам